зурчих. Том жижигхэн зурчих заяа. Та нар бол ерөөхдөө бодохын тулд жоохон том зурвал зүгээр шүү дээ. Энэ хооронд хүртэн хэдэн болоо 6 байгаа. За 6-г чи ер нь бол ингээд яг 3 болгоод энэ ойлгомжтой юу? Тэ? За энэ ч яах вэ? За жижигхний радиусыг R2 гэдэг, томынх нь радиусыг юу вэ? R1 гэж тийм үү? Тэгээ бидний бодгцгийн засгийн талбай гэдэг чинь үгээр P гүрчг нь R1-ийн квадратаас хасах нь P гүрчг нь R2-ийн юу вэ? Квадратыг болох гэдэг гэсэн үг шүү дээ. Тийм үү? Томын талбайг P гүрчг нь R1-ийн квадрат гэж болно. Жижигхэн талбайг P гүрчг нь R2-ийн квадрат гэж болно тийм. За тэгэнгүүт бид нар энийг мэдэхгүй болох байхгүй. Гэтэ ингээд утчихна. Энэ R2 байгаа. Энэ юу вэ? R1 байгаа тийм үү? Пифагорын теорем ёсоор чи шүргэж байгаа юм чинь дээр эрен гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Пифагорын теорем бичиж болно. R2-ийн квадрат дээр нэмэх нь 3-ийн квадрат тэнцүү юу вэ? R1-ийн квадрат үнэ. Эндээс харах юм бол юу болох вэ гэхээр R1-ийн квадратаас хасах нь R2-ийн квадрат гэдэг бол хэдтэй тэнцүү вэ? Хэдтэй тэнцүү. Бидний бодох гээд байгаа нь P-г хаалтнаас хасчих юм бол R1-ийн квадратаас хасах нь R2-ийн юу вэ? Квадрат байгаа. Энийг бид өнгөсөө 9-гээр олчлоо ш тийм үү? 9. Ингээд юу вэ? Амаа болгоод. Жохол юу вэ? Бодох хэрэгтэй. Аслаг цаад юу ачих хаал ачих. 9-дэр алцсан хүн байгаа юу? Ха? Чи юу? Энэ эсвэл ингээд бүр ийм амарх бодлоо шүү дээ. Яг дундаж дээр нь юу тагээд байгаа шүү дээ. Гурвалжны, тэгшүнс гурвалжны талуудын дунджийг ашиглан ийм тэгшүнс байгуулга. Энэ талын дундаж, энэ талын дундаж, энэ талын дунджийг ашиглаад ийм байгуулсан. Тэгснэ ABC гурвалжны талбай юу вэ? 24. Тэгвэл тэгшүнсийн талбай болгож байгаа юм. За, энэ хоёр хоорондоо тэнцүү юу те? Тэнцүү. Энэ нь энэтэй тэнцүү. Зөв үстэй. Энэ нь юу вэ? Энэтэй тэнцүү. Тэгвэл дээд дагуу гурвалжныг унгаагаад биш ээ, ингэж биш. Энд ингээ унгаачуулах уу? Ийм болно те? Энэ хэдүүлээ? Цаас 24 өгсөн бооч талбай өөрчлөгдөв тийм үү? Энийг унгаагаад дээш нь ингээ авчирчих юм бол энэний талбай гэдэг 24 боо. Эн чинь юу вэ? Яг тал нь байгаа тийм үү? 2 биш 12. Чи алдсан хүн байна гэсэн чи би байна гэсэн. Ха? 12 би буруу болчих. 9-ыг алдсан хүн гэсэн. Астер алдсан хүн байгаа юу? Баггүй мэн тий. За 13, 14, 15, 16, 17, 18 хүртэл алдсан хүн байна уу? 18-ыг алдсан уу? 18-ыг алдсан хүмүүс гараад байна. Энэ зүгээр л өгүүлбэртэй болов байхгүй. Эхний өдөр бүх замын иймийг, хоёр дахь өдөр үлдсэн замын иймийг, гурав дахь өдөр за энийг хоёр талаас нь хоёр янзаар бодож болно. Шууд эхнээс нь эхлэе авчиж болно. Нийт замыг юу вэ? За S гэж өсч тийм үү? S. Нийт замыг S. Эхний өдөр ямар зам туулсан бэ? 11-ний 3S гэсэн замыг туулсан. Мөн үү? Хоёр дахь өдөр нь яасан бэ? 720 км-ийг туулсан. 720 гэж тийм. Зөв. Энэ бол 1-р өдөр заяа, 1-р өдөр. Энэ л болохоор юу вэ? 2-р өдөр. Тэгвэл үлдсэн зам нь юу байх вэ? Эхний хоёрыг авчихлаа чинь үлдсэн зам нь юу байх вэ? 11-ний 8S-ээс гасхан 720 гэсэн үг мөн үү? Нэг өдөр ийм хоёр өдөр ирэхлээр үлдсэн зам нь болно тийм үү? Тэгэхээр 3 өдөр яасан бэ гэсэн чинь үлдсэн замынх нь юу вэ? Үлдсэн замынх нь 20-ны 7-ыг туулсан гэж байгаа байхгүй. Тэ? 3 өдөр үлдсэн замынх 20-ны 7. Тэгсэн чинь 4 өдөр юу вэ? 52 км үлдсэн юм ба шүү дээ. 4 өдөр болохоор 52 км. Энэ дээр энийг нэмээд энийг нэмэнгүүт юу гарч ирэх хэвээр
S нар 1 дахь өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр, 4 дахь өдөр тийм үү? Эдгээр нэмэнгүүд нийт замчаар гарч ирчих хэвээр. Ингээ бодож болж байна. Ингэхээр юу болж байна вэ? Жоон заваарсан юм болох юм байна те. За S тэнцүү 11-ний 3S нэмэх нь 720 нэмэх нь энийг үржүүлэхээр юу болж байна? Энийг үржүүлэхээр 220-ны 7,856 S энийг нүүржлэхээр хэлэхгүй хасах нь 36-ны 7 юу тий зөв биш 36-ны 7 за шууд 720 за шиг 36-ны хэд вэ 7 ийм болно. Энэ дээр нэмэх нь юу вэ 52 энэ бүгдээр нийлэнгүүт эхний өдөр энэ, 2 дахь өдөр энэ, 3 дахь өдөр энэ, 4 дахь өдөр энэ эднийг нэмэнгүүт нийт замч гарч ирсэн шүү тийм үү? За тэгээ эндээс бүх S-үүд энэш нь болоо хасах юм бол юу болж байна вэ? Эндээс болоо тий. Энэ хураагдахаар юу болох вэ? Нөгөө талдаа болохоор энэ зүг бодоод нэг буруудад нь алдаа байхгүй шүү дээ. За энэ дээр хэд ирэх вэ? 10-аар гэх юм байна. Биш ээ. Энэ дээр 110-аар гэх юм байна. Энэ дээр хэд ирэх вэ? 10-аар гэх юм байна тий. Ингээд доотлох 110 тий. Дээдлэлтэй болохоор 110-аас 58-аас 110-аас 58-аас гэдэг. 52 үү тий? 52-ээс болно. За энд нь одоо ямар зав юм бол гэдэг. Би зөв бодож байна уу? Буруудад нь хойноос нь гэж хамаагүй амархан. Ингээд бодож болж байгаа хгүй ингээд амар даварсан болж байна тий? За хойноос нь хөөе. Хамгийн сүүлчийн өгүүлбэрийг уншъя. 4 дахь өдөр хэдэн километр зам туулсан бэлээ? 52 туулсан. 3 дахь өдөр нь яасан гэж байгаа вэ? 27-ыг туулсан. 27-ыг туулчаар цаана хэдэн үлдэх вэ? 20-ны 13 үлдэнэ. 20-ны 13 чи юутай тэнцүү болж таарсан бэ? Оо яг зүт. 20-ны 13 50 тэй тэнцүү гэдгээс юу гэсэн үг гэж таарах вэ? 4 80. 3 дахь өдөр гэхэд 80 км байжсэн байгаа байхгүй юу? 3 дахь өдрийн өглөө босоод ирэхэд 80 км зам үлдсэн гэсэн үг. 20-ны 7-гийн туулчингууд юу вэ? 52 км үлдсэн гэсэн үг нэ тийм үү? Ойлгож байна уу? Зурж үзүүлэх юм уу? За 3 дахь өдрийн өглөө ингэ байж байгаа байхгүй юу? Ингэ байжсэн тийм үү? 1 дахь 2 дахь өдөр нь ингэж явцсан байгаа шүү дээ. Энд нь явцсан байгаа. 3 дахь өдрийн өглөө 20 хуваасны юу вэ? 7-гийн туулсан. 20 хуваасны 7-гийн туулсан. Тэнгүүд цаана хэд үлдэх вэ? 20 хуваасны 13 үлдэнэ. Тэр нөгөө талаас хэдтэй тэнцвүүд байгаа? 52 тэнцэн тийм үү? Тэгэхээр эндээс энэ хоорондох цай чи гэдэг гарч иж байгаа гэсэн үг. 80 гэж гарч иж байгаа гэсэн үг тийм. Энэ хоорондох цай бол 80 явах нэ. Чи энэ тэргээр авчихсан уу юу? Энэгээр авчихаа ингэж ороод нэр нь шал муу сан. За ийм болсон гэсэн үг заяа. За одоо буцаагаад дараагийн тэрнээс 2 дахь өгүүлбэр уншъя. 2 дахь өдөр үлдсэн замд 720-ыг тулсан гэж байна. 720-ыг тулсан тий. За энэ дээр дахиад жижиг хэсгээ зуръя. Энд 80 км байгаа. 80 км-ыг яасан бэлээ? 3 дахь болон бас юу вэ? 4 дахь өдөр тулсан тийм үү? 2 дахь өдөр нь яасан гэж байна вэ? 720 км тулсан гэж байгаа хгүй 720 км. Инхээр нийтдээ хэд болж байна вэ? 800 км. Тэгвэл нэг өдөр яасан гэж байгаа вэ? Бүх замынх нь юу вэ? Бүх замын 11-ний 3-ыг тулсан.
бүх замын 11-ний юу вэ? 3-ыг туулц гэж байгаа юм. Нэгдүгээр өдөр. Тэгвэл 2-р өдөр гэхэд эн чинь юу болж байгаа вэ? Энэ нийт зам чинь 11-ний юу вэ? 8 нь болж байгаа юм тийм үү? 11-ний 8 800 км юм байна. Тэгэхээр нийт зам чинь юу гэсэн үг вэ? 1100 гэсэн үг юм шүү тийм үү? За ийм үйл бүтээн бодлогуудыг ингээ хөөсөргөөд яс сайн боддог байх хэрэгтэй байна. Энэ бодолтой буруу болсон юм байна. Эхний өдөр 2 дахь 700-ыг. За энийг бодвол бас 1000 гэж гарч ирэх байхаа. За 19-р бодлого ойлгомжтой, 20-р бодлого ойлгомжтой, 21-р бодлого ойлгомжтой. 21 дээр алдсан юм байна уу? Амар амархан шүү дээ. Зүгээр л хараа. X квадратаас хасах нь юу вэ? 4x нэмэх нь 6 тэнцүү 21-ийг хуваах нь x квадрат хасах нь 4x нэмэх нь юу вэ? 10 гэж тийм үү? Энэ тоог юу? А-г оруулахгүй юу? А-г оруулах болох уу? Энэ хоёр хоорондоо бараг адилхан болохгүй. Энийг А гэх юм бол энэ юу болох вэ? А дээр нэмэх нь юу вэ? 4 болно. Дээш нь оруулах үзүүлэхээр А квадрат дээр нэмэх нь 4А 21-ийг оруулснаар болж хасах нь 21 тэнцүүтэй тийм үү? А чи хэд гэж гарч иж байна вэ? Хасах 4 дээр нэмэх хасах язгуурын дор 16 дээр нэмэх нь 84. Хуваах нь 2. Энд чинь 110 болно. Нэмэхээр нь очихоор 10 гэж байгаа юм чинь 3 болно. Хасгаар нь очихоор хасах 7 болно тийм үү? Тэгээ өөрөөр хэлэх юм бол энд орлуулсан байгаа. X квадратаас хасах нь 4x нэмэх нь 6 гэдэг чинь 3-тай тэнцвэржлэх юм байна. X квадратаас хасах нь 4x нэмэх нь 6 гэдэг чинь хасах 7-тай тэнцвэржлэх юм байна тийм үү? Тэр нэрийг бодож чаднаас эндээс 2 шид орж ир, эндээс 2 шид орж ир тийм үү? Ингээд 4 шид. А тэгтээ ийм байна шүү. Шидүүдийн арифметик дунджийг олгож аваад бүгдийнхэн шидүүдийг олоод шаардлахгүй байхгүй юу? Энэний шидүүдийн нийлбэр нь x1, x2-ийн нийлбэр хэд байх вэ? Нэмэх 4 байна тийм битийн теоремсоо. Энийхэн шидүүдийн нийлбэр юу болох вэ? x4 гэж. Энэ хоёрын шидүүдийн нийлбэр битийн теоремсоор хасах 4 байна тийм үү? Вообще адилхан л юу вэ? Нэмэх 4 байна тийм. Тэгээ шидүүдийн арифметик дунджийг олохлоор яа гэсэн үг юм? Гэсэн үг үстэй тийм. 4 4 8 8-ыг 4 дуугаад гэдэг. За шидүүдийн тус бүгд нь олж байгаад нэмсэн ч болно. За 22 дээр алдсан юм байгаа юу? 22 дээр алдсан юм байхгүй гэж. 23 дээр алдсан юм байгаа юу? 23 дээр ердөөсөө л энэ ш тэгнэ. Анхаарч нэ. Энэ хоёр чинь зэргүүд нь адилхан юм байна тий. Нэг шаарч та. А-гийн n зэргийг үрчгэн B-гийн n зэрэг гэсэн байх юм бол яаж болох вэ? А-г үрчгэн B-гийн n зэрэг гэж бичүүлэн зөв. Буцаага зарим тохиолдолд ийм байх юм бол ингэж бичүүлдэг. Ийм байх юм бол ингэж бичүүлнэ. Тэгээ манай болгон дээр ийм байх юм бол ингэж бичих нь шүү дээ. Наа 2 тоноо чинь зэрэг нь хоорондоо адилхан байгаа сте. Тэгэхээр 30-ыг үрчгэн 0.2 тэгснэ юу вэ? 4-ыг хуваах нь логарифм 2 суурьтай 6. Энэ хоёрыг үржүүлэх хэдэлх вэ? 6 болно тий? 6. 6-гийн ийм зэрэг бол. Түүнээс гадна ийм чанар байна. Логарифм А суурьтай Б байх юм бол 1-ийг хуваах нь логарифм юу вэ? Б суурьтай А гэдэг. Мөн үү? Энэ хоёрын байрыг солилцуулдаг тий? Байрыг соличих юм бол 1-ийг хуваах нь бол. Буцаагаад ийм байх юм бол ингэж болно. Томьёоч алж тадраа бий. Тэгэхээр энийг бид яаж бичих вэ? 4-ийг үрчгэн логарифм 6 суурьтай юу вэ? Хэрэг бичиж болж байгаа байхгүй юу? Энэ байршлаад хуваах байсан бол үржих болоод. Тэнгүүтээ энийг энэний зэрэг болгочих юм бол
2-ын 4 зэрэг чиглэлд үлээ 16 байдаг тий. Ингээл ийм амархан бодлого шүү дээ. За 24 дээр алдсан хүмүүс нь гараад өгдөө. 24 дээр баг бүгд алдсан баха. За бичээ. Косинус 26 градус. Үржих нь 1 дээр нэмэх нь тангис 16. Тангис 16 биш тангис 13 гэж үгс үлээ. Синус 13 хуваах нь юу вэ? Косинус 13. Үржих нь за тангис 26 гэж синус юу лээ? Синус 26-г үржих нь хуваах нь косинус 26. Синус 26 гэдгээ ингээд синус 13 үржих нь косинус юу вэ? 13 гэж. За доотлынхын одоо төр зүйл хэвээр нь үлдээч тийм билүү? Косинус 26 нь үлдээч төр зүйл. Тэгээд их юм бол юу болох вэ? Энэ хоёр хоорондоо яаж гэнэ? Хураачлаа зүг үү? Энэ хоёр хоорондоо хураачлаа. За тэгээд хаалтаа задлах юм бол юу болох вэ гэхээр энийг нь өөрчлөөд косинус 26 боллоо. Нэмэх нь энэ косинус чинтэй хураагдаад 2-ыг үрчгэн синус 13-ын юу вэ? Квадрат боллоо зүг. За энэ дээр томьёо ашиглаж. Энэ дээр нь ямар косинус 2 альфа гэдэг бол 1-ээс хасах нь 2-ыг үрчгэн синус квадрат альфа гэсэн томьёо байгаа тийм. Энэ томьёог ашиглах юм бол юу болж байна вэ? 1-ээс хасах нь 2-ыг үрчгэн синус квадрат 13 бол. Энд чинь. Тэгээд энийг нэмэх юм бол 2-ыг үрчгэн синус квадрат 13. Энэ хоёр ч хоорондоо устлаа гэдэг. Ийм амархан бодлого шүү дээ. За 25 дээр алдсан хүн байгаа юу? Зүгээр шууд задлаад үржүүлчих л дээ. X-ээс хасах нь 1. X-ийн хэдэн зэрэг байгаа вэ? 9. X-ийн 8 гэх мэтлэн X нэмэх нэг байгаа тийм. Тэгэхээр гişрэл үржүүлэхээр бүгднгөөр бүгдийг X-ээр үржүүлчих. Бүгдийг X-ээр үржүүлэхээр болох вэ? X-ийн 10 зэрэг болно. Нэмэх нь X-ийн 9 зэрэг болно. Нэмэх нь гэх мэтлээс бол нэмэх нь X-ийн квадрат нэмэх нь юу болох вэ? X болно тийм үү? Одоо хас нэгээр нь үржүүлэх. X-ээр бүгднийг нь үржүүлсэн ч одоо хас нэгээр нь бүгдийг нь үржүүлнэ. Хас нэгээр нь бүгдийг нь үржүүлэхээр юу болох вэ? Хасах нь X-ийн 9 зэрэг, хасах нь X-ийн 8 зэрэг. Хасах нь гэх мэтлээс бол хасах нь X, хасах нь юу вэ? 1 бол. Намдасаа харж бичих авч. Энэ хоёр хоорондоо устж чинь тийм үү? Энэний дараад нь X-ийн 8 зэрэг байгаа. Тэр нь энтэй устна. Гэх мэтлээ устаад байна. X-ийн квадрат жишээлх юм энэний урталт байгаа X-ийн квадраттай устна. X нь X-тэй устна. Тэгээ юу болчихсон бэ? Зүгээр X-ийн 10 зэрэгээс хасах нь юу вэ? 1 болж чинь тийм үү? Энэ цаанаас хятадд зүг өгсөн юм лээ. Хятадд зүг өгсөн. 2014 дээр нэмэх нь X-ийн 5 зэрэг гэж өгсөн юм. Хэдэн бодит шийдтэй гэсэн бодлого юм байна тий. За энийг гэж нуулаа хасах юм бол юу болох вэ гэхээр X-ийн 10 зэрэгээс хасах нь X-ийн 5 зэрэг хасах нь 2013 тэнцүү юу гэдгийг бол X-ийн 5 зэргийг А гэж орлуулах юм бол А квадратаас хасах нь А хасах нь 2013 гэж гарч байна. Зөв. За А гэдэг бол за ер нь бол ийм болно шүү дээ. А гэдэг бол шүү дээ. Нэг дээр нэмэх хасах язгуурын дор энийг 4-өөр жуулъя тийм үү? Нэг нэмэхэд үлдээ. 8000 2015 юм байна тий. 2015 юм. Энд чинь ийшээ харах системтэй болчих тийм үү? За тэгээд 2015 болохоор чи хэдлгүй 8061 болох юм. Хуваах нь 2 бил. Ойлгомжтой тий? За эндээс юу гэсэн болох вэ гэхээр X-ийн 5 зэрэг гэдэг бол нэг дээр нэмэх нь язгуур дор 8065-ыг хуваах нь 2.
x-ийн 5 зэрэг гэдэг бол 1-ээс хасах нь язгуурдаар 65-ыг хуваах нь 2. За энэ 5 зэргийн язгуур гаргавал нэг шийд гарч ийн. Эндээс дахиад 5 зэргийн язгуур дахиад нэг шийд гарч ийн тийм үү? Хэдэн бодит шийдтэй вэ? Ойлгомжтой юу? 2 бодит шийд. За 27 дээр олцсон юм байна уу? Алдсан уу те? Мэдчихгүй юм байна. За. Хөргөлтийн тухай заасан мэт. Заалав. Би нэг өдөр ороод ирсэн гэдэг юм. За дурын тий. Дурын ямар нэгэн цэгийг тийм үү? X 1 Y1 гэсэн координаттай цэг үлсгэж тий. За X Y гэж тий. X1 Y1 биш үү? X Y гэсэн координаттай. Тэрийг ямар нэгэн юу вэ? M цэг байгаа. А B гэсэн координаттай. M цэгийг тэгшинтэй өргөнө гэж тийм үү? Тэгшинтэй өргөнө гэхэлэр чи яах гэсэн үг лээ? Цэгийн тэгшинтэй чинь төвийн тэгшин гэсэн үг тийм үү? Төвийн тэгшин гэдэг чинь яах вэ? Яг ингэж явуулаад яг энтэйгээ адилхан урттай энд нь яах вэ? Ингээд цэг гарч чих ёстой ш тийм үү? Энийг хэрвээ А цэг гэх юм бол энд нь юу вэ? Ийм цэг гарч чих ёстой. Энэ цэгийн координатыг болгон дээр чи болохоор 6-тай тэмдэглэсэн байсан уу? Штрихтэй тэмдэглэсэн байна тий. Ингэж гарч иж байгаа хэвээр. За тэгэхээр юу гэсэн үг болох вэ гэхээр энэ болохоор А, Б гэсэн координаттай байна. Бид нэр x-ууд нь цаанаасаа энэ координатууд нь цаанаасаа өгдөөд энэ л гарч иж байгаа шүү тийм үү? Тэгэхээр юу гэсэн үг болох вэ гэхээр энэ гэсэн үг зөө. Энэ хоёрын дундад цэг учраас m цэгийн координат гэдэг чинь x дээр x штрихийг нэмээд 2 туваангууд юу гарч иж байгаа хэвээр. А нь гарч иж байгаа тийм үү? Y дээр Y штрихийг нэмээд 2 туваангууд юу гарч иж байгаа хэвээр. B нь гарч иж байгаа гэсэн үг шүү дээ. Дундад цэгийн координатыг яаж олдё? Энэ хоёрыг нэмээд 2 туваангууд энэ гарч ирэх хэрэгтэй тийм. Энийх нь босом. Энэ хоёрыг нэмээд 2 туваангууд хэвтээ тэглэх координат гарч ирэх хэрэгтэй. За эндээс мэдээж хэрэг юу болох вэ гэхээр энэ гэдэг бол А-га 2-оор үржүүллээ. Тэгээ x ихслаа тийм үү? Y штрих гэдэг бол яг адилхан B-га 2-оор үржүүллээ, Y-ийг ихслаа. Ийм томьёотой гэсэн үг байхгүй юу? Ойлгомжтой. Одоо тэгээ энэ томьёогоор бид нар жишээлбэл заавал юунуудаа орлоод авах шаардлагагүй. Томьёог нь гаргаад авчих юм бол заавал ингэ зурх мурах шаардлагагүй тий. Одоо жишээлх юм бол энд 1 2 гэсэн координаттай цэг байх юм бол хаана хувирах вэ гэдэг юм чинь. Ингээ бидний яг зураад ингээ харж болж байна тий. Зураад харж болж. Тэгээ зурхгүйгээр бид нар шууд энэ томьёон дээр 2А-гаас хасах нь 1 2B-гээс нь 2 аян зэгтэр очно гэж. А бээр цаасаа өгсөн бол бүр ингээд тоор гад байна гэсэн үг нь шүү дээ. Энэ зэгтэр очно гэдэг энэ хөргөлтийн томьёог болчих жоох гэсэн үг. За 29 ойлгомжтой байна. Хоримтлагдсан давтамж гэж байгаа байхгүй юу? Хоримтлагдсаар гол хэд болсон байна уу? 9 болсон байгаа. Анзаарч байна уу? Хоримтлагдсаар гол 9 болсон байна. Тэгвэл медиан нь юу гэсэн үг лээ? Медиан 5 дахь элемент байх хэрэгтэй гэсэн үг. Зөв. 5 дахь элемент нь доош нь явуулах юм бол хэд вэ? 20 байна тий? Ойлгомжтой. За тэгвэл 1-ээс 4-ийнх нь медиан нь юу вэ? Одоо тэгэхээр чинь
Доод квартил гэдэг нэг юм гарч иж тийм үү? Доод квартилийг яаж болно гэсэн үг вэ? Яг 5 дахь элемент нь бол юу яцсан байгаа байхгүй юу? Медиан болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр доод квартил гэдэг бол шүү дээ. 2 болон 3 дахь элементийн дунд ч нөх хэрэгтэй тийм үү? 2 дахь элемент нь 5 юм байна. 3 дахь элемент нь юу вэ? 10 юм байна. Тэр хоёрын дунд ч ихлээр юу болох вэ? 7.5. Дээд квартил гэдэг нь 7, 8 дахь хоёрын дунд ч байж таарна тийм. 30 болон 25-ын дунд ч гэсэн үг юм шүү дээ. Үлгсэн үү? 30 болон 25-ын дунд чинь юу вэ? 27.5. За тэгээд квартил хоорондын далай цэглэр 27.5-аас гээд яхах вэ? 7.5 гэсэн. Тэгээд юу болж байна вэ? Хариулах юм тийм. За 30-ыг бодож чадсан уу? Шилнэ таагаар. Таагаар арталчимчлэг хийгээд байна. Өө эдний сурагчд нь ингээ буцаахаас сууж дээ гэж бодсон шүү дээ. За 30 дээр алдсан хүн байгаа мó? Бодлого шаардлагатай юу? За би нэг ийм дахин заадаг тий. Язгуурдоор А-ийн квадрат гэж явах юм бол юу тавьсан бэ? А тавьсан уу? Юу тавьсан уу? А-гийн модуль тавьсан л гэж. Ийм дахин заагаад байгаа тий. Тэгэхээр юу гэсэн үг болох вэ гэхээр эн чинь бас яг адилхан заяа. Эндээ 2 энэ зэрэг болох юм бол энд нь ийм байх юм бол яг адилхан. Тэгш зэргийн язгууртай ийм байх юм бол заавал А-гийн модуль гарч ирнэ. Сандоо зэрэг дээр зүгээр шууд А-г гарч ирнэ. Болж байна уу? Жишээлх юм бол 3 зэргийн язгуурдаар А-гийн 3 зэрэг гэж юм бол энэ зүгээр шууд юу болох вэ? А бол. Тэр А-г нас тэмдэгтэй байх юм тэмдэгтэй гараад байна тийм үү? Энд бол нэмэх хас гайлж явж бол. Тэгш зэргийнх байх юм бол заавал ч А-гийн модуль гарч ирнэ гэж заадаг байхгүй. Нэг одоо бүтэн жилийн турш ингээд байнга л ярьж байгаа асуудал тийм. Байнга л мартаж байгаа. За тэгэхээр 4 зэргийн язгуурдаар 2 язгуурдаар 2-оос хасах нь 3-ын 4 зэрэг. За яг бүтнээр мөчжээ. 4 зэргийн язгуурдаар 3 дээр нэмэх нь 2 язгуурдаар 2-ын 4 зэрэг. Эхнийх нь юу болох вэ? 2 язгуурдаар 2-оос хасах нь 3. Энэний юу вэ? Модуль. Заавал модультай ойлгож байна уу? Заавал модультай. Дараагийнх нь юу вэ? Дахиад модультай байна. 3 дээр нэмэх нь 2 язгуурдаар 2-ын модуль. Ингэж гарч байна. За модуль гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дотор талд нөгөө тэгээс их байх юм бол тэр тоон өөрөө гараад байна тийм үү? Энэ тэгээс том нь мөн. Тэгэхээр энэ бол зүгээр шууд 3 дээр нэмэх нь 2 язгуурдаар 2 юм биш үү? Энэ тэгээс том нь мөн үү шүү. Мөн биш нь яаж мэдэх вэ? Ойролцоогоор та нарны артаа 2 язгуурдаар 2 3-с 2 тооны аль нь их вэ гэж хэрэгтэй тийм үү? 2-ын квадрат зэршүүлж. Квадрат зэршүүлэхээр энэний квадрат юу болох вэ? 8 бол энэний квадрат юу вэ? 9 бол энэ их вэ? Тэгэхээр энэ их байж таа. Бага тооноос их тоо хасгаар яа гэв. Хасах тэмдэгтэй тоо гарч ирнэ. Мөн үү? Бага тооноос их тоо хасгаар хасах тэмдэгтэй тоо мэдж байгаа юм байна. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Энэ хасах тэмдэгтэй тоо. Хасах тэмдэгтэй тооны модулыг олохтой яаж болдог вэ? Урталт нь хасах тэмдэг тавьчихдаг тийм үү? Хасахыг нэмэх гэж мэднэ үү? Энэ өөр хасах тэмдэгтэй урталт хасах тэмдэгтэй байдаг болох уу? Нэмэх болно тийм. Тэгээ ерөнхийдөө бол зүгээр л 3-аас хасах нь 2 язгуурдаар 2 болно шүү дээ. Тэгээд нэмэх нь 3 дээр нэмэх нь